гишүүдээ Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйл Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хуулийн 111-р зүйлийн 111-ийн нэгт хэсэг заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг томилох чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын ороо 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлцлээ. Төрийн албаны зөвлөлийн 3 гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68-ийн 2 дахь хэсэг зөвлөлийн гишүүнд Улсын их хурлын хамгийн газар, Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгийн газар, засгийн газрын хэрэглэх газар тус бүр нэг хүнийг Төрийн албан агчийн төлөөлөл 2 хүнийг нэр дэвшүүлэх гэж заасны дагуу Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгийн газараас Лавгсүрэнгийн зол заяаг нэр дэвшүүлсэн. Мөн Монгол Улсын их хурлын Төрийн байгуулалтын байнгын орооны 2018 оны 10 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан агчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмын 4-ийн 1 заасны дагуу сонгон шалгаруулах комисс байгуулах тухай 2025 оны 4-р тогтоолыг баталж Төрийн албан агчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс байгуулагдаж ажиллаж нэр дэвшигчдийг сонгон шалгаруулсан. Тус журмын 7-гийн 1-д комисс үнэлгээг эцэслэн нэгтэлж онооны дараалал хамгийн ихэнд ирэмлэгдсэн оролцогчдын нэр сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлан холбогдох баримт бичгийг Улсын их хурлын Төрийн байгуулалтын байнгын ороонд сонгон шалгаруулалт дууснаас хойш 3 өдрийн дотор багтаан хөргүүлнэ гэж заасны дагуу Төрийн албан агчийн төлөөллөөс Цэн даваагийн амар төгс, Бадам доржийн төгс цэнгэл нарыг нийт үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан бөгөөд баримт бичгээ бүрдүүлэн Төрийн байгуулалтын байнгын ороонд ирүүлсэн болно. Байнгын орооны 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130-ийн нэгт хэсэг заасны дагуу нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох сонсгол даргалагчийг сонгох тухай 06 дугаар тогтоолыг баталж 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар сонсгол даргалагчаар Улсын их хурлын гишүүн ёс зүйн байнгын орон дарга Баярмагран Баярбаатарыг томилсон. Төрийн байгуулалтын байнгын орооноос 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан нэр дэвшигчийн сонсголд Улсын их хурлын гишүүн Ж Батэрдэн, Б Баярбаатар, О Алтан гэрэл, Ж Баярмаа, Б Батбаатар, С Зулбахаар, О Номын чимэг, Н Номтой баяр, Б Бүрэгдэрж, С Сандаг очир, С Туван, Г Уян гişиг, Ö Шижир, Ил Инк амгалан нарын гишүүд оролцсон болно. Төрийн байгуулалтын байнгын ороо 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар нэр дэвшигчийн сонсголын тайлан болон Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийг томилох чөлөөлөх асуудлыг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны эдийн тухай хуулийн 111-р зүйл заасны дагуу хэлэлцлээ. Байнгын орооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын их хурлын гишүүн Б Бүрэгдэрж, Д Амар Баяслан, Б Баярбаатар, С Сандаг очир нар санал хэлсэн болно. Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгийн газраас нэр дэвшүүлсэн Лавгсүрэнгийн зол заяа, Төрийн албан агчийн төлөөллөөс нэр дэвшсэн Бадам доржийн төгс цэнгэл, Цэн даваагийн амар төгс нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олох дэмжлээ. Бүрэн эрхийн хугацаанд дуусгахаар болсонтой холбогдуулан Бадам цоогийн Идэр чулуун, Должингийн Баатар сайхан, Цэн даваагийн амар төгс нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажиллаж чөлөөлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олох дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцэн талаарх Төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Баярлалаа.